Саяхан UA Баатрын сургуулийн бэлтгэлийн байгууламж руу хорон санаатнууд дайрсан билээ. Бүрдлэгэр тэд өөрсдөө хорон санаатны холбоо гэж нэрлсэн ба тэд агуу хүчтэн алах зорилготой байжээ. Цагдаа нар 72 хорон санаатыг баривчилж чадсан ч удирдлагчдын нь хаана байгаа нь одоо л тодорхойгүй байна. Гэсэн мэдээгээр 2 дугаар бүлэг маань эхэлнэ. Энэ үед агуу хүчтний багш ихнийг өвгөн жигнэмэг гэдгээ захиа уншаад сууж байдаг. Захианд нэгэн нийтийн төлөв Мэдориоход өвдүүлсэн бас яагаад өвдүүлэх болсон тухайга бичсэн байдаг. UA Баатрын сургуулийн багш удирдлагад хуралданаа. Орон санаатны албаны удирдлагч гэх Шигаракийн хэтэрхий өөртөө ихтэй байсан. Баргийн орон санаатанд зориглож хийхгүй алдтайг хэлээ. Тэрний ардаараа өөр хүчрхүүхийн нэг юм байгаа юм шүү дээ гэж таамаглан ярилцсан. Энэ үед нэг аав бүлгийнхэн бүх мэдээний сувгуудаар халдсарын тухай гарлаа. Манай ангийнхан чалт харагдаад өнгөрсөн шүү гэж мар хийж байх үед Айзава багш бие бүтэн болгочихсон ороод ирнэ. Япон улсын хамгийн том үйл ажиллагаануудын нэг UA спортын наадам болгоод өрөөцөв байна. Энэ наадамд амжилт гаргаж бол Баатруудын хараанд өвдснөөр алдартай Баатрын агентлагуудад ажиллах боломж нэгдэнэ. Иймээс чаргуу бэлтгэцгээ гэж хэлдэг. Ингээд завсарлуунаар Урарака Мэдори Ида ярилцсан зогсох ба Урарака гэр бүлийн сангуугийн асуудалтай байгаа учраас мөнгөтэй болохын тулд Баатар болж байгаа тухайга хэлдэг. Энэ үед агуучтан Мэдоритой уулзахаар өрөөндөө дууддаг. Агуучтан Мэдориод UA спортын наадмаар дараагийн агуучтан их таймны бэлэг тэмдэг эвлээ гэдгийг ертөнц дахинд харуул гэж сүрсүр мэрнэ. За ингээд сурагчид ор бүрний бэлтгэлийн хэсээр спортын наадам эхлэхэд ирлээ. Сурагчид цэнгэлдэхэд орж ирэх үед UA Баатрын сургуульд хамгийн өндөр оноогоор тэмцсэн Бакугог үг хэлхийг хүсдэг гэтэл ивэн тэмцээний олон гэдгээ тангаргалж байна. Эхний шатны даалгавар бол Барта зам. Цэнгэлдэхэд орсон элдв саад бүхий 4 км зам байгаа ба замыг дуусгаж барианд орсон хүмүүс дараагийн шатанд шалгарах боломжтой. Дөрөн бол маш өнгийн. Замаасаа гарахгүй бол юу ч хийсэн болно. За ингээд ногоон гэр заснаар нэгдүгээр шат эхэлнэ. Тодорхой гараанаас гарахдаа бусдыгаа үлдээж саадуулах гэж оролддог бол нэгийн аав бүлгийг ядах юм гаргалаад заагна. Эхний бартаа нэлсэлтийн шалгалтын тэг ононы аврах том роботууд байдаг. Сурагчид дор бүрний чадваруудаа ашиглан роботуудыг устгаж алхам урагшилсаар Мэдори яриа усцсан роботын хоёгийг ашиглан өөрийгөө хамгаалж роботуудыг устган урагшилсаар сэн. Хоёр дахь бартаа дээгүүрээ нарийн улсаар холбогдсон хавцлууд байх ба Асуи, дэмжлэгээ багийн Хацумэ, Тодораки, Бакуго нар ядах хэмгүүл даваа явчихна. Харин Мэдори нөгөө роботын хоёя өөрсөн жигээрээ олснаас зүгдэн урагшилсаарс. Сүүлийн бартаанд гişиг төдүүд дэлбэрэх тесрэх бөмбөр дүрэн нэлээд урт том талбай байдаг. Тодороки Бакуго хоёр үзүр төрөөгөө буцаж залтан тэмцэлтнэ. Энэ үед Мэдори аргуу хаансын чинь тесрэх бөмбүүдийг зөвлөж нөхөнд хийсэн байх ба түрүүнээс хойш чирж ирсэн өнөөх роботын хоёрыг ашигласан том тесрэлтээр хурдавч энэ үзүр төрөө гэдэг үзэж байгаа хоёрын дээгүүр зүгээр шугнаад зарна. Тодороки Бакугоёс нөхцөл байдал буруудаж байгааг ойлгосноос дараас нь хурдлан яг үүц очих агшинд Мэдори мань хоёр дээр гიშгэд дахин нэг тесрэг бөмбөг тесснээр барианд төрүүлж орно. Ингээд нэгдүгээр шатыг нэг 42 хүнд авч чадсан ба тэдний 20 юм үзчнүүдээс гэдэг шиг хорон санаатны нуттай тулдаж туршлага суусан нэгийн аав бүлгийнхэн байна. Дараагийн шат нь Морин Баристан. Нэг баг 2-4 гишүүнтэй байна. Дөрөв нь бүрдүүлсэн багийн гишүүдийн оноог нэгтгэх нэг альчуур дээр бичээд багийн ахлагчид толгойд байсан. Багууд нэг оноог булаах хэрэгтэй бөгөөд оноогдсон хугацаанд хамгийн олон оноог цуглуулж чадсан 4 баг дараагийн шатнд шалгарна. Харин онооны хувьд 1-р шатны үр дүнгээс хамаарах ба 42 дугаар байрт орсон бол 5 оноо, 41-р байрт орсон бол 10 оноо гэх мэтчлэн нэмэгдэнэ. Харин 1-р байрт орсон Мэдориг оноо 10 сая байдаг. Энэ түүний 2-р шатны гол бай болгож хувиргадаг. Учир нь Мэдоригийн багийн оноог будаах нь 3-р шатнд орох визэл гэсэн үг. Ингээд сурагчдад багаа бүрдүүлэх 15 минутын хугацаа өгнө. Дараагийн шатнд шалгарахын тулд хамгийн өчргөө хүмүүстэй нэг баг болохыг хүснэ. Харин хамгийн өндөр онооноос нь болоод Мэдоритой баг болохыг хүссэн хүмүүс бараагаас олддог. Баг бүрдүүлэх хугацаа дуусч багууд бүрдэж дуусчаа. Ингээд 2 дугаар шатны хамгийн өчргөө багууд гэх юм бол Бакугогоор ахлуулсан Сэро, Кришима, Шидо нарын баг, Тодорокигоор ахлуулсан Яоёрозу, Ида, Каминарагийн баг байдаг. Харин Мэдори болохоор Токоями, Урарака, Дэмшиангийн Хацума нартай нэг баг болсон байдаг. За ингээд Морин байлдаа их цаг явж эхлэхдээ зэрэгцсэн багууд бүгд Мэдоригийн баг руу дайрч эхэлнэ. Тэр дундаа Бакуго, Тодорокигийн нар илүү шунан дайрлав. Мэдоригийн багууд Ураракагийн чадвараар бүгд хөнгөрөөд Хацумагийн төхөөрөмжүүдийн тусламжтай зогтож, Токоямагийн Dark Shadow-оор дайралтуудыг хамгаалж цаг дуусах хүртэл оноогоо хадгалах төлөвлөгөөтэй байдаг. Бакугогийн баг Мэдоригийн баг руу улайран дайрч байх үедээ өөр багт оноогоо боловсгож тэг оноотой болдог. Үүнд урсан Бакуго төлөвлөгөө өөрчлөгдлөө. Эхлээд энэ овчнуудын оноо бүгдийг нь булаана гэд төрөний шаргал өстийн баг руу дайрч эхэлнэ. Бакуго гүйцэд очих үед өөрийнх нь чадвараар дэлгэлээ цэрэг дайрах үед Кришима шиг хатварсан байдаг. Энэ бол нэгийн бие бүлгийн мономо бөгөөд бусдын чадварыг холбоорлох чадвартай. Энэ нь Бакугогийн уурыг улам өргөх бөгөөд хамгаалтыг сэтэлж бүх оноог нь булааж итдэг. Энэ үед бусад багууд Мэдори руу дайрсаар Яоёрозо цахилгааны хамгаалт бүтээж багийнхныгаа очих үед Каминари өндөр хүчлээр ойр орчмын багуудад тогон захвал Тодороки тэднийг хөлдөдөг. Эцэст нь Ида супер чадвараар ихтмээргүй хурд гаргаж нүүдэр имхий зуртал Мэдоригийн альчуурыг булаадаг. Ингээд тэг оноотой болсон Мэдорио
Сөрөг товцгоёж хамгийн дээд талын алчуурыг буулгаж чадсан ч өөрсдөг нь биш зүгээр 7 нууны алчуур байдаг. Цаг дуусгаад 10 секунд үлдсэндээ зэрэгцэн дайралтаа үргэлжлүүлсээр Тодорокийн баг хамгаалсаар цаг дуусна. Ингээд 2 дугаар шатны дүн гарах бөгөөд 1-р байрт Тодорокийн баг, 2-р байрт Бакугогийн баг, 3-р байрт Тэнийч төсөөлөгөө цэнхэр үстэй нөхөр Аяма, Ожиро, Нэгийн бие бүлгийн Шота нарын баг байдаг. Харин 4-р байр нь Midoriгийн баг орсон байх ба овчин нь хэвэл цаг тусахтаа зэрэгцэн Dark Shadow Тодорокийн багийн алчуурыг булаж чадсан байдаг. Ингээд дараагийн шат хэрэглэх хүртэл дүр завсарлах бөгөөд Тодорокийн Midoriыг дуудаж уулздаг. Агуу хүчтэй ямар харилцаатай юм чи түндэ айцхан чадвартай. Тэр чиний аав юм байдал манай үнэ хэсэг сандрагна. Тэр Рафтага Таро харилцаатай тул түүний чадварыг буюу галаа ашиглахгүй энэ тэмцээнд дөрвөлж өөрийгөө батлаж харуулнаа гэдэг. Энэ бүхний Бакуга нууцаар сонсоод зогсно. Midoriач бууж өглөө би ч гэсэн энэ тэмцээнд заавал ялан бүх хүчээ гарганаа л гэнэ. Эцсийн солихтууд номер 2 баатар болох Эндовар цэнгэлтэд иржээ. Тэрээр байгаа бадлаас нарахад агуучтан дургу гэдэг нь их тарагдана. Ингээд 3 дугаар шат эхэллээ. 3 дугаар шатанд сурагчдын хас тулаан байх бөгөөд Ожиро өөрийн үнсэлтээр 3 дугаар шатанд оролцоос татгалздаг. Тэрээр 2 дугаар шатанд болсон үйл явдлаас юу ч санахгүй байгаа бөгөөд цэнхэр үстэн чадвараас болсон байх. Ийм байдлаар дараагийн шатанд орж чадахгүй. Миний бахархал энэдрээгээд юм байна. Цементос багш тулааны талбарыг бэлдэж тусаа тулаа эхэлнэ. Дөрвөн нь өсөлтөгчөө хөдөлгөөнгүй болгох эсвэл талбайгаас гарах ёстой. Эхний тулаан нь Midoriгийн эсрэг Шинсо байдаг. Шинсо тулаа эхлэхдээ зэрэгцэн тэр сарвгчин шиг ногоож бахархал мэт юм ярьж боломжоо алдлаа. Үнэхээр тэнэг хэрэг энтергээд яг. Midori юмд нуурлаад чимо юу гинэ гэж дарих гэснээр хөдөлгөөнгүй болно. Энэ үе Шинсо талбайгаас гар гэж хэлэхэд Midori эргэж хараад зүгээр л асгаж хэлдэг. Шинсогийн чадвар нь тариг угаас бөгөөд түүний ярианд хариу өгвөл шууд л хогсдуулдаг. Midori хавстуулаа асгаж байх үедээ Ожирогоос хүнтэй мөргөлтгүүд сэргсэн гэгүүгийг санахтай зэрэгцэн харанхуугаас түүнийг 8 хүн хараа зогсож идэг. Энэ туруугаа үзгээ боломж гарах ба өөрийгөө зогсноор Шинсогийн чадвар арилдаг. Шинсо дахин дархийг нь угаахын тулд яриа өгөх ба энэ үед Midori хариу өгөлгүй талбай гадагш гаргаснаар яалдаг. Тулааны дараа агуучтанд харанхуй өглөөс 8 хүн ширтэж байсан. Нэг нь нийт хэмжээлөг залгамжлаж ирсэн хүмүүс гэж таамаглаж байгаа хэлэхэд агуучтан гайхна. Дараагийн тулаан нь Тодорокийн эсрэг Сэро. Талбай руу гарахаар асгаж багтаа автагаа дарах бөгөөд чиний чадварыг ашиглахгүйгээр энэ тэмцээнд ялна гэж сорсолтой нарахгүй байсан. Ингээд тулаа эхэллээ. Сэро шууд наалдамхай тузаараа ороож гадагш гарахыг хичээсэн ч Тодорокийн аврах том бүсэнд арилдаж Сэро хөдөлгөөнгөө болгосноор ялна. Дараагийн тулаан нь Каминарагийн эсрэг Нэгийн бие бүлгийн Shiozaki. Тэр ургамал өдөртөх чадвартай ба Каминарагийн хүчтэй цахилгааныг хааж ургамлаараа ороосноор амархан гихчин ялна. Дараагийн тулаан Идагийн эсрэг Хацумбай. Хацумбай тулааны турш Идагаас болтож өөрийн бүтээсэн төхөөрөмжөдөө сурталчилж дуусаад өөрөө талбайг өрхөн гарснаар Ида яалдаг. Аоямагийн эсрэг Ашидо. Ашидо өөрийн хүчлээр Аоямагийн хүүсний лазерын бүг хайлуулад хүчтэй өлгөө цохилтоор ялна. Токоямагийн эсрэг Яоёрозу. Токоямагийн Dark Shadow ганц даралтаар л Яоёрозуг талбайгаас гаргана. Дараагийн тулаан нь Киришимагийн эсрэг Нэгийн бие бүлгийн Тэцүү. Киришима хатуур чадвартай бол Тэцүү ган төмөр болох чадвартай. Манай яг адилхан чадвартай болохоор энэ тэнцүү үзэж эцэст нь яг зэрэг ухаалцсанаар тэнцдэг. Сүүлийн тулаан нь Бакугогийн эсрэг Урарака. Бакуго хүчтэй цэцэрлэлт үүсгэж дайрсаар л байна. Ураракаж бууж өгөхөд тэмцээр байх ба цэцэрлэлтийн улмаас үүсэн дурангуудыг татаа хүчгүй болгож хөрөнгөлүүлээд Бакуго руу унгана. Гэвч Бакуго ганц хүчтэй дайралтаар бүгдийг нь байхгүй болох ба Ураракаж эцэстээ хүртлээ ядарч унаад өгнө. Ингээд Бакуго ялна. Гээд 3 дугаар шатны дараагийн үе эхэлнэ. Midori тулаанд орохоор явж байхдаа Эндовартай таарна. Чиний чадвар агуу хүчнийхтэй ойролцоо байна. Миний хүд Тодороки бол агуу хүчтэн гүц хүрхтэй. Энэ тулаан туршилт гэж хэлж болно. Эцгүүртэр тулаан хийх хэрэггүй гэж хэлдэг. Тулаан эхэллээ. Тодороки мөсөө ашигласан дайрсаар Midori чуруунуудаа нэг нэгээрээ золиосож дайралтуудыг зогсоосоор тулааны дүндэр Midori энэ аав чинь чадвар биш. Энэ бол чиний чадвар гэж хэлснээр Тодороки өөрийнхөө галыг ашиглаж эхэлнэ. Тулаан уцтмал байдалд орж багш нар зогсоохж оролцсон ч чадалгүй хүчтэй мөргөлтөн болно. Үр дүнд нь Midori талбайгаас гарч Тодороки ялна. 2 дахь тулаан Идагийн эсрэг Shiozaki. Ида хурд хөдөлгөөнөөр Shiozakid боломж олгохгүй талбайгаас түрэн гаргаж дараагийн үе шалгарна. Midori-г тулааны дараа эдгэгч өх хэмжсэн эдэж гэмтэн хүнд байсан тул гар нь нэлээд соригтой үлдсэн байдаг. Эдгэгч өхөн энэ байдлаараа гараа гэмтээгээд байв дараа гараач ашиглаж чадахгүй эрэмдэг болохыг сануулад тулааны хэв маягаа өөрчлөх хэрэгтэй гэж хэлдэг. Спортын наадмын дундуур 1-р бүлгийн төгсгөлд гардаг бүл мэдэгдэх хороо санаатан нэгэн баатарлуу дайрч буй сценд гараад өнгөрдөв. 2-р үеийн сүүлийн тулаан Бакугогийн эсрэг Каминари байх ба Бакуго амархан гихчин ялна. За ингээд эцсийн шатнд Токоями, Бакуго, Тодороки, Ида нар үлдэнэ. Тодороки Идагийн хөдөлгөөрийг хөлдөөж финал шалгарах бол Бакуго тэсрэлтээрээ гэр зөсгөн Токоямигийн Dark Shadow-ын хүчийг сотруулан хөдөлгөөнгөө болгосноор финалд шалгарна. Финалийн тулаан тийм сонирхолтой болохгүй ба Бакуго Тодорокиг 2 шатаараа хоёуланг нь ашиглахыг шаардсан ч Тодороки ямар нэгэн зүйл бодсон бодсоор ялагддаг.
Бакуга уурсаар байсан тул Midnight чадвараараа төвнийг өмдүүлнэ. Ингээд юу спортын наадамд Бакуга төрүүлж Тодороки удааж Токоями 3-т орно. Спортын наадамд бас жижиг эхлэх ба удахгүй баатрын дадлага эхлэх юм. Спортын наадмын үр дүнгээс шалтгаалan сурагчдад агентлагууд болон баатруудаас урилга ирсэн байна. Бакуга Тодороки хоёрт 3,000-4,000 гаруй урилга ирсэн байхад Midoriya урилга ирээгүй байдаг. Харин сүүлд нэг санал ирсэн нь агуу хүчний багш Gran Torino-гийн хүнээс байдаг. Эсцэн солигдоход баатрын алуурчин Эстэн дахин баатар тоолдож хүн гэмтээсэн тухай мэдээ гарч байна. Охирогч нь Идаг яах болж таарна. Манай хүн ахыхаа өшөөг авах тухай бодон ахыхаа агентлагт дадлага хийхээр сонгосон байна. Ингээд дадлага эхлэх өдөр болж Midoriya Gran Torino гэрт нэрэхэд цус гожуулан өгсөн маяг тавьчих байх ба гэнэт босоод ирнэ. Янын зүгээр л кетчуп болж сарна. За тэгээ шуудалж хамааг нэг шалгаад миний дайралтыг зогсоо гэж дарж эхэлнэ. Тэр хөгсөн ч гэсэн гайхалтай урд хөдөлгөөнтэй. Манай Midoriya хэсэг батарчаад гэр цэвэрлэж бай итгэм аваатргээд гараад явна. Энэ үед хорон санаатны албаны удирдаг Shigaraki баатрын алуурч Эстэнтэй уулзж байх ба агуучтан болон дургууг нь өргөсөн бүх хүмүүсийг албаар байна гэд холбоондоо нэгтгэхийг хүсдэг. Гэвч Эстэн өөрийн үзэл бодолтой унаж ба чи миний хамгийн дургуй хүн байна. Хүүхдүүдийн маргаан чинь тусал гэж дуудаа юу? Би чиний ботсон шиг хүн биш гэд саналаас татгалзаад яваад өгнө. Үүнд нь уралсан Shigaraki түүнийг алуулахаар хэдэн номог араас нь явуулдаг. Tsukauchi агуучтандаа уулзах ба тэдний барьсан ном нь үнэндээ хүн бөгөөд байдал нэг ингэж чадвартай нэгэн байсан гэдгийг хэлдэг. Тэгэхээр олон чадвартай байсныг нарахад түүнд хэн нэгэн хүч өгсөн нь ойлгомжтой байна. Ингэж ядах цор ганц үнэн нийт нэгэн төлөө. Тэр одоо ч амьд энэ бүхний ард байгаа гэж юу гэж ярилцж байна. Ида ахыхаа туслахтай хотын дөөр эргүүлэхээр гарна. Идад баатрын үнэмлэхгүй тул хүчит зөвшөөрлөг ашиглаж болохгүй. Зүгээр л ажиглаж бахыг сануулна. Харин Ида баатрын алуурч Эстэнийг олж өшөө авах тухай болцоор л байна. Midoriya Gran Torino хоёрч эргүүлэхээр хотын дөв рүү явж байна. Энэ үед номоо дайрч орж ирэх бай Gran Torino Midoriyag эндээ хөдөлгөө байж бай гэд яваад өгнө. Хотын дөвдөж бас номоноор дайралт хийж баатрууд тэднэрөө анхаарлаа төвлөрүүлж байх оронд Ида баатрын алуурч Эстэн яг хүн алах гэж байхад олж ирнэ. Тэрээр байгаа сэлмэр цусыг нь амталснаар хөдөлгөөнгөө болгох чадвартай тодорхой болно. Midoriya хотын төвд ирэхэд Ида байхгүй байгааг сонсоод баатрын алуурч Эстэнийг хайгаар явсан юм ойлгон Midoriya гудамж хүрийг нэгцээр яг Идаг алах гэж байхад нь амжиж ирж аврах ба ангийнхан руугаа өөрийн байгаа байршлыг явуулдаг. Ингээд тулдаж байх үедээ сэлмэнд нь өртөж цусаа амтлааснаар хөдөлгөөнгөө болно. Энэ үед Midoriya-гийн байршлыг харсан Todoroki амжиж ирнэ. Todoroki-г тулдаа хугацаа очиж байх үед Эстэний чадварын хугацаа дуусах ба Ида Midoriya хоёрс ирэхснээр 3 эсрэг нэг үзээд ямар тач ухаанлуулж хүлдэг. Энэ борд Gran Torino-гоор ахлуулсан баатрууд номонорыг ялж чадах нэг номог нь алдчихна. Зөвхөн номоо ниссээр Midoriya-г шүүрж явах гэх үед баатрын алуурч Эстэн сэргийж Midoriya-г авраад энэ нэг юм бол мөнгөний зөв баатар нэрзээс хоромж амьдтаар дүүрэн бариудах хэрэгтэй. Чаддаг юм бол намайг ирээд зогсоо. Намайг авч болох ганцхан бол жинхэнэ баатар агуу хүчтэй гэж бусдыг айдас давтуулан асгаж байх үедээ зогсоогоороо ухаан алддаг. Телевизэн сүгүүд Эстэний баримтлагдсан газрын ойролцоо хорон санаатны холбооныхон байгааг бичиж авч мэдээ бэлтгэхдээ хорон санаатны холбоо болон Эстэнийг нэг тал байж магадгүйгээр зарлцдаг. Үүнийг оронд аяар үзэж буй Эстэний дэмжигчид хорон санаатны холбоонд эсэхэр шийднэ. Дадлын хугацаа дуусны дараа сурагчдаас хэрэгс гарсныг шалгана. Энэ үед Midoriya өөрийгөө гэмтээж бүх хүчнийг багахан хувийг бүхэл биедээ төвлөрүүлж ашиглаж сурсан байсан нь агуучдны гайхшруулна. Шалгалтын дараа агуучд Midoriya-г дуудаж чадварын тухай бүх зүйлийг хэсгээр шийднэ. Нэгний тэм төлөө нь өөр чадвараас хадгалан үүссэн. Эрт цагт нийтэн нэгний төлөөгөх бусдын чадварыг булааж өөртөө авах эсвэл бусдад дамжуулах чадвартай хүн байсан. Тэр хүн бусдын чадварыг булааж тэгмээргүй хүчээрээ нөлөөгөө томсгож хүмүүсийг хорооны үзүүрээр хөдлөн маш их хорон үйл хийжээ. Тэр туранхай суртараа шудраг хэсгийг ирмэлцдэг дүүтэй байсан. Чадваргүй дүгөө өргөдөн хүч хөрөмтлөх чадварыг бэлгэлсэн байна. Гэвч чадваргүй гэж бодсон дүн бусдад чадвараа дамжуулах чадвартай байснаас гадна хүч хөрөмтлөх болон чадвар дамжуулах гэсэн хоёр чадвар нь түүний дотор нэгдэж нэг нь нийтийн төлөөх чадвар үүссэн байна. Ингээд шудрагчны төлөө тэмцээд хүч мөхөссөн тэрээр өөрийн чадварыг өвлүүлсэн цагаас хойш одоо хүртэл 8 хүн дамжин ирсэн байна. Харин нийтийн нэгийн төлөөнд булаас олон чадварыг ачаар мөнх наслах болсон ба одоо болж буй бүх зүйлийн ард тэр байгаа хэлдэг. Юу баатрын сургууль эхний төрөл дуусгах гэж удирдлын шалгалт авахар болно. Сурагчид 2-2-ороо баг болон хамтарч багш нарын эсрэг тулгална. Багш нарт гав зүүх эсвэл тулааны талбараас зогтож ядвал яатна гэдэг. Эхний шалгуулагчид нь Kirishima Sato 2 бөгөөд Цементес багшийн эсрэг таарна. Цементес багшийн тасралтгүй болсон ханнуудыг нурааж явсаар эцэстээ өөртөө ядран ялагддаг. Asui Tokoyami 2 Ectoplasm багшийн эсрэг тулах бөгөөд хүнд байдалд орж гацсан ч гэсэн дарагч одоогийн тусламжтай гавыг зөөж ялж чаддаг. Ida Ojiro 2 Power Loader багшийн эсрэг тулах бөгөөд Ida өөрийнхөө хүчрэг хөдөлгөөрөөр Ojiro гар халга руу шийдэж зүгтэж ядснаар ялдаг. Todoroki Yaoyoro's 2 Aizawa багшийн эсрэг тулах бөгөөд Yaoyoro зүгийн бүтээсэн халуунд хатуурдаг
олсны тусламжтай ярьж чаддаг. Урарака Аяма 2 13 дугаар багш эсрэгдүүлэх бөгөөд Урарака-гийн дадлага хугацаанд зурсан гардан тулгааны ячаар ярьж чаддаг. Каминари Ашидо 2 нийцүү захирал эсрэгдүүлэх бөгөөд нийцүү захирлын төгс төлөвлөгөөний түнд Каминари Ашидо 2 юу ч хийж чадлагүй нуранган төгдөж явсаар ялагддаг. Кото Жиро 2 Фрэсэн Майк багш эсрэгдүүлэх бөгөөд Кото шавьчнарыг Фрэсэн Майк багш руу дайруулснаар тэд зүгтэж ярьж чаддаг. Шочи Хагакура 2 снайп багш эсрэг тарна. Шочи снайп багшийн анхаарлыг сарниулж байх оронд Хагакура үйл үзэгдэх чадвараараа гавыг зүүж ялдаг. Сэро Минато 2 Midnight багш эсрэг тарах бөгөөд Минато өөрийн наадуулах бөмбөлбөрөө багшийг гацааж зогтож чаддаг. Эцсийн шалгуулагч нь Бакуга Midori 2 агуу хүчний эсрэг байдаг бөгөөд Бакуга Midoriтой хамтрахаас татгалзсны дүн тэр 2 агуу хүчтэй хэсэгтэл нүүдүүлнэ. Эцэст нь Midori агуу хүчтэй зогсноор Бакугог аваад зогтож чадна. Эцсийн солигдоход Даби Тога гэх хоёр нөхөр Хоросонокны холбоонд эсгээр ирсэн хэсэг гардаг. Юи Баатрын сургуулийн хичээлийн 1-р улирал дуусч амралтаар Херийн бэлтгэст гарна гэдэг. Херийн бэлтгэст гарахдаа бэлтгэн Ангара дэлгүүр хэсгээр болно. Дэлгүүртээ очиод 2-3-аараа хуваагдсан явх бөгөөд Midori-г ганцаараа явж байгаа үед Shigaraki ирээд хүзүүнээс нь бариад авдаг. Чамайг Астра цагдаа нарт баригдах хүртлээр дор иж 30 алчиж чадна шүүгээд сүртүүлээд түр ярилцсан. Энэ үедээ Баатрын алуурч систем тэрнийг тал биш харин телевизийн мэдээлэл тэгж гаргасан энэ тэрэгэд ярьж байхад Урарака арьслаар Shigaraki явна. Ингээд гэгээн цагаан өдөр хорон санаатны холбооны удирдагчтай тааралдаж эсэг зур ярилцсан Midori болон бусад ойр орчимд нь байсан хүмүүсээс цагдаа нар мэдээлэл аваад гэрт нөргөж өгснөөр 2 дахь бүлэг маань дуусна.